Цэцэргэнаа мэдээ цэцэргэнаа брэнд болгоод гадагшаа гаргаад байгаа шиг бас нэг ойрын хугацаанд ядаж нэг 3-5 бүтээгдэхүүн дээр айгүй онцгой анхаараад тэрийгээ одоо халгаашгээ те С витаминыг гаргаж авахыг нь навчийг нь зээр өгөөд ишийг нь булавч руу өгөөд гэдэг ингээд олон төрлөөр ашиглаж болох ургамлан дээр бас ингээд анхаарад бүтээгдэхүүн болгоод экспортлогол бас давуу тал бол их байгаа юм биш үү. Тэгэхээр тийм 3 ургамал нэрлэвэл одоо жишээ нь манайд л илүү их байдаг давуу чанартай ургамлууд нь юу вэ? Нэгдүгээрт бол мэдээж нөгөө халгаагаа нэрлэнэ. Хоёрдугаарт бол нөгөө одод алан төрөө. Одод алан төрөө бол маш элбэг ургадаг. Тэгээд дээрэс нь таримлжуулах боломжтой далан төрөө гэж ингэ нэрлсэн учраас нэг бутнаас ийм их хэмжээний нөгөө юу гардаг. Заавал үндсээр авахгүй байж болдог. Олон наст учраас нэг ингээд ишийн ингээд хайрцан байхад нэг 2 сарын дараа ингээ хөрхөн хөгдөөд ургацсан байх жишээний тийм одод алан төрөө байна. Одоо энэ гангайг бол манай монголчууд үнэхээр буруу төвгээд байгаа байхгүй юу? Таримлжуулах бүрэн боломжтой. Ганг чинь одоо нөгөө Thymoscopicus гэдэг нэг төрөл байгаа. Thymus citronal гэдэг байгаа. Маш олон төрөл байдаг. Манай Монголд ургадаг ганг болохоор Thymoscopicus нь. Gobicus дотор бүх тэр нөгөө бактери устгах чадал маань бүх юм нь маш өндөр байгаа даа. Хамгийн гол нь хүмүүс ингээд түүцэн гангыг харахад дандаа ингээд үндэстэй нь ингээд залхуураад ингээд татчихдаг. Тийм болохоор ингээд тэнд үндэстэй нь ингээд яаж байгаа байхгүй. Дараа жил тэгж түүсэн тохиолдолд хизээж тэнд ганг урахгүй. Тэгэхээр хүмүүс өөрснөө ингээд буруу түүгээд буруу ингээд ургамлыг ингээд нэг яагаад байгаа болохоор энэ ургамлын аймаг энэ генетик нөөцөнд чинь ингээд одоо энденжид ургамлын жагсаалтанд ороод байгаа байхгүй. Тэрийг таримлжуулах юм бол ингээд үрийн намар хөөрхөн ингээд зүгээр цохиж аваад тэгэл гоё ингээд цайруулаад талбай дээр цацчихад өөрөө ургачихж байгаа байхгүй. Ганг тийм гоё ургамал. Тэгэхээр тэрийг ингээд хэрвээ үнэхээр гангаар тэгж ингээд дагнаад ингээд гангаар бизнес хийгээд ингээд явъя гэх юм бол эфирийн тосны агуулмж нь өндөр байна. Бактери устгах чадал нь өндөр байна. Одоо тэр ус ургуулах, мургуулах бүх тийм одоо чадал нь өндөр байгаа ийм тохиолдолд гоё үнэртэй болохоор эфирийн тоснд ашиглах юм шүү дээ. Нөгөө Францууд чинь нэг ганг арц нөгөө Bulgarian Rose гэд энэ хэдэр чинь бүх одоо high note эфирийн тоснууд эндээс гаргаж авдаг байхгүй. Тийм болохоор бүх үнэртэй усны нэр нь суур үнэр гэж хэлж байна.